Wikis Library subscribe хийсэн та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Ингээд энэ намрын эхний номоороо би одоо өөрийнхөө бичсэн ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд хэмээх энэ номыг танилцуулахаар бэлдлээ. За 5 сарын 21-нд ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд номын нээлтийг хийснээс хойш одоо олон өсвөр насны хүүхдтэй би ярилцсан. За коуч үйлчилгээ өглөө мөн одоо мэрэгжил сонгох тал дээр олон хүүхдээр зөвлөгөө өгсөн. Тэгээ энэ ном маань энэ жил одоо 10, 11, 12 дугаар ангид орж байгаа хүүхдүүдэд маань шимтэн уншиж өөрийнхөө мэрэгжлийг одоо зөв сонгоход гарын авлага болох байхаа хэмээн найдаж байна. Гэхдээ зөвхөн 10, 11, 12 дугаар анги гэлтэггүй. 5 дугаар ангийн хүүхдтэй эцэг эхүүд хүртэл одоо шимтэн авч хүүхдтэй эрт уншуулж эрт өөрийнхөө ур чадрыг нээх тэр боломжийг хүүхдтэй өгөө хэмээн надтай ярилцж байсан. За ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд ном маань ерөнхийдөө 3 үндсэн бүлэгтэй байгаа. За мэдээж одоо мэрэгжил хийгээд мэрэгшил ур чадрын тухай хүүхдүүд эцэг эхчүүд маань олон асуултыг олон хүнээс асуудаг. Тэгэхээр энэ асуултуудын хариулт болох үүднээс би хамгийн эхний бүлгийг бол диплом уу, ур чадвар уу хэмээн одоо асуусан байдлаар эхэлсэн. За мэдээж дээд боловсрал эзэмшин өөрийн гэсэн мэрэгжилтэй ур чадвартай болохын одоо цаад зорилго нь бол хүн өөрөө өөрийгөө олохоос гадна монголчуудын одоо ярих одоо дуртай за заримдаа одоо шаардлага болгон тавьдаг нэг зүйл бол диплом байдаг. Тэгэхээр энд одоо дурдсан гол зүйл, гол сэдв маань юу вэ гэхээр одоо зарим нэг үнэн буюу ажил хайж яваа залуустай уулзаж явхад сонссон, үзсэн, харсан зүйлүүдээсээ би энд бичсэн. За яагаад гэхээр дээд мэрэгжил гэдгийн цаад утга учир нь хүн ажил амьдралаа аваад явах өөрийгөө энэ нийгэмд одоо эзлэх байр суурь тодорхой нэг байгууллагт ороод ажиллаж байгаа бол өөрийн гэсэн одоо үнцэн хувь нэмрийг тэнд оруулах хэрэгтэй байдаг. За үүний эхлэлийг бол академик боловсрал буюу бакалавр, магистрийн диплом гэж хардаг. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр одоо ажил хайгаа явж байгаа залуус дунд үнэхээр нөгөө гоё диплом дээрээ байдаг шигэ ур чадварууд нь харамсалтай байхгүй эсвэл үнэндээ өөрийнх нь одоо сонгож хүсэж ороогүй мэрэгжил учраас түүний амт сайхан зүйлийг мэдрэлгүйгээр тэр сайхныг нь мэдрэлгүйгээр ихтэй сургуулаа төгсөөд тэгээд ажлын байран дээр гарахад зарим нэг нь гологдох, за зарим нь дахин сурах одоо сурахтаа бүр маш их эрчимтэй дахиад цоошноор эхэлж байгаа мэт сурах шаардлага гардаг. Тэгэхээр энэ бүхнийг алгасаад үнэхээр одоо сайхан амьдралтай өөрийн гэсэн эзэмшсэн мэрэгчлээ ур чадвартай байя гэх юм бол алив нэг сургуулийг мэрэгжлийг орж сурсан болвол толтол нь сураач эрдмийн орой гэж байдаг бол оройд нь хүртэл сураач гэдэг санааг би эхний хэсэг дээр нь гаргасан. Тэгэхээр энэ эхний бүлэг бол диплом уу, ур чадвар уу гэсэн бүлэг байна. Тэгэхээр диплом уу, ур чадвар уу гэдэг дээр одоогоор хариулт авч чадаагүй байгаа бол эцэг эхчүүд хүүхдүүд маань энэ номны эхний хэсгийг уншаарай. За дараагийн хоёр дахь хэсэг бол сурахад суралцах гэдэг хэсэг байна. За яагаад сурахад суралцахын тухай энд ярих болсон бэ гэхээр яг түрүүний хэлдгээр те сууд сураагүй, сурч сураагүй, өөрийгөө дайчилж сураагүй хүн мянга гоё сургуульд ороод эсвэл хичнээн олон ихтэй сургуулийн дипломтой байгаад ажил амьдрал дээр гарахад хүнд өдөр тутамдаа тулгардаг тэр сурах гэдэг үйл явцдаар очиод гацдаг. Тэгээ энэ үед хүүхэд хэнийг буруутгадаг вэ гэхээр хамгийн түрүүнд эзэмссэн мэрэгчлээ буруутгах нь за мөн ээж аваагаа буруутгах нь төгссөн сургуулаа буруутгах нь орчноо буруутгах нь нийгмээ буруутгах нь эсвэл бүр энэ улсын хуралд сууж байгаа 76 гишүүнийг хүртэл буруутгаж эхэлдэг. Тэгэхээр энэ бол буруутгах явдал хин нэгэн хүнийг буруутгах явдал ерөөсөө биш хамгийн гол нь сурах гэдэг зүйлд суралцаагүй байгаагийн илэрлээ. За өнөөдөр ирээдүйд ялгаагүй те одоо хамгийн том ур чадвар олон байгууллагын ажилчдаасаа нэг их ур чадвар бол чи юмыг хэр хурдан хугацаанд үр дүнтэй
хамт олноороо багаараа эсвэл бие даагаад сурч чадах вэ гэдэг ур чадварыг нэгтгэдэг болсон. Ялангуяа манай технологийн салбарт болвол өдөр тутамдаа өглөө ажилдаа ирэхэд ямар нэг зүйл шинжлэгдсэн байдаг. Even бүр компьютераа нээхэд компьютерын чинь дэлгэц харагдаж байгаа байдал бүх зүйл маань өөрчлөгдсөн байх магадлал маш өндөртэй. Буюу энэ салбарт орж ирсэн хүн өдөр тутамдаа сурахаас өөр аргагүй байдаг. За энэ номын нэлийн олон хэсэгдэр би яагаад Microsoft-ийн партнер компанийг Монголд одоо олон жил үйл ажиллагаагаа доктортой явуулж байгаа компанид ажиллахаар одоо сонгосон. За энд би юу сурсан, хамт олноосоо би юу сурсан, амжилттай, за үр бүтээлтэй ажиллахын тулд надаас ямар их эрч хүч шаарддаг тухай би энэ тухай бичсэн байгаа. Тэгэхээр мэдээж технологи бол ирээдүй. Бүх салбарт технологи баг багаар ингээ ороод ирсэн болохоор үүнд суралцахын тулд хүн дор хаяж доктортой суугаад 2 цаг анхаарлаа хандуулад ямар нэг юмыг уншдаг байх хэрэгтэй. Эсвэл хүнийг сонсоод ойлгодог байх хэрэгтэй. Эсвэл хараад ойлгодог. Эсвэл хүнтэй харилцаад сурч чаддаг тэр ур чадварыг сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр сурахад суралцах хэмээх энэ 2 дугаар хэсэг дээр бол би маш энгийнээр хүүхдүүд хичээлээ хийж сурахын тулд юу анхаарах хэрэгтэй? Яагаад календар хөтлөх хэрэгтэй? Яагаад өөртөө үнэнч байх хэрэгтэй? Эсвэл яагаад өдөрт усыг тогтмол зөв ууж явах хэрэгтэй. Яагаад эрүүл мэндэд хайрлаж явах хэрэгтэй гэх мэт маш энгийн хэрнээ өнөөдөр ч гэсэндээ бичиг одоо цаас дэвтэр үзэг бариад хэрэгжүүлж болохоор аргуудаас хүүхдүүдэд зөвлөсөн байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн хамгийн их таалагддаг хэсэг нь бол энэ буюу дагаад хийхэд айтайхан байдаг учраас эргээд харахад таны номыг сөхөд харах дуртай байдгаа хэмээн олон хүүхэд надад бичсэн байдаг. За номын маань 3 дугаар хэсэг ирээдүйн ажил мэргэжлүүд. За энийг Microsoft Academy-аас мөн надаас маш олон хүүхэд асуудаг. Ирээдүйн үнэтэй одоо ирээдүйн ажил мэргэжлүүд юу байх вэ гэдэг. За энэ олон ажлын процессууд автомат болоод роботууд хиймэл оюун ухаан гэх зүйл эдгээр зүйл нэвтрээд ирчихээр хүнд хийх ажил олдохгүй юм биш үү гэж олон хүүхэд надаас асуудаг байсан. За энэ болвол одоо тийм зүйл огтоосоо биш. Эргээгээд хүн төрлөختөн өөрийнхөө бүтээсэн энэ одоо технологийн гайхамшигыг дагуулж явахын тулд хүнээс харин улам илүү ур чадварууд, хүн чанартай байх ур чадварууд, хүнээ хайрладаг байх ур чадварууд, за илүү бүтээлч, шүүмжлэлтэй, дүн шинжилгээ хийдэг ур чадварууд шаардлагатай. Тэгэхээр ирээдүйн ажил мэргэжлүүдийн талаас тухай би энд хэд хэдэн зүйлүүдийг онцолж дурдсан. За түрүү би хэллээ те. Технологи бол бүх салбарт аль хэдийнэ нэвтрээд эхэлсэн. Тэгэхээр технологийн тухай ойлголт, технологийн тухай мэдээлэл, мэдлэгтэй байх юм бол ирээдүйд одоо олон ажил үн цэнтэй таны хийх гэж байгаа тэр бүх зүйл өөрийн гэсэн хувь нэмрээ оруулдаг тийм байж чадах нэ гэд. Өмнө нь нэг одоо бүгд найрамд хятад ард улсад сурж байгаа монгол залуучуудад зориулсан уулзалтан дээр би хэлжсэн. Хүнд диплом буюу мэрэгжил гэдэг зүйл мэдээж цаг хугацаагаа, мөнгө төгрөгөө, эрч хүчээ зарцуулсан тэр зүйл мэрэгжлийг үнэхээр нэг зэвсэг хэмээн хэлэх бол энэ таны баруун гардах зэвсэг байж болно. Нөгөө нэг зэвсэг буюу олон ур чадваруудын те хүнтэй харилцах ур чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, бусдыг сонсох ур чадвар, алив зүйлд дүн шинжилгээ хийх ур чадвар. Дээр нь технологийн их бага хэмжээний бүх ур чадвар маань магадгүй зүүн гарын тань зэвсэг баг. Тэгэхээр ингээ хоёр гартаа эрдэмтэй, зэвсэгтэй хүн болвол ирээдүйдээ өөртөө итгэлтэй алив одоо тулгарсан шин зүйлийг сураад авдаг, ойлгодог, дүн шинжилгээ хийж чаддаг ийм ур чадвартай болдог. Тэгэхээр хүүхдүүд маань ямар ч мэргэжлээр сурах гэж исэн байж болно. Эмч байж болно, багш, хуульч, хөдөө аж ахуй, агрономч, одон орон судлаач, физикч, барилгачин, үсчин байж болно. Хамгийн гол нь технологийн тухай ойлголттой энэ одоо технологийн цаана юм нь яаж ажилтыг, хэн оролцдог. Магадгүй би одоо кодын мэдлэггүй ч гэсэндээ аль хэсэгт нь орж ажиллах боломжтой вэ гэх зэргээр сониуч байх юм бол ирээдүйд хийх ажил маань үнцэнтэй, ашиг орлоготой, өөрөө аз жаргалтай амьдрах
боломжтой болох нэ. Тэгэхээр ирээдүйн тухай ярилцж байгаа энэ хэсэгтэр бол би ер нь хүмүүсийн энэ дэлхийд дахны ажил төрлийг юу гэж ангилдیں, өөрөө магадгүй аль ангиллалд нь байж болох тухай хүүхдүүдэд өөрөө өөртөө бодох тэр боломжийг өгсөн. Тэгэхээр энэ ном маань мэрэгжлээ сонгох гэж байгаа дүүнерт за мөн ажил амьдралын гараагаа эхлэх гэж байгаа залууст өөрхөн гарын авлага болох байхаа хэмээн найдаж байна. За энэ номны дагаж явдаг 2-3 дэвтэр байдаг. За эхнийхэн дэвтэр бол надтай хамт 3 сарын хугацаанд уншсан номынхаа тэмдэглэлийг бичих, өөрийнхөө тэмдэглэлийг бичих дэвтэр байсан бол за тэр дэвтэр маань одоо худалдаанд дууссан байгаа. Тэгээд түүний дараагийн дэвтэр бол өөрийгөө бүтээх үе миний тэмдэглэл гэсэн энэ одоо 2 дахь дэвтэр байна. За энэ дэвтрийг тэмдэглэл хөтлөх дуртай, өөрийнхөө одоо өдөр тутамдаа хийх зүйлээ ягштал одоо жагсааж бичиж тэнцэнээсээ оновчтойг нь харж өөртөө дүгнэлт хийх одоо сонирхолтой эсвэл тийм одоо хоббитэй охидтой зориулсан юм дэвтэр байгаа. За энэ дэвтэр маань 9 сарын 1-ээс эхлээд 6 сарын 30 хүртэл өдөр тутмынхаа хичээлийнхаа зүйлийг тэмдэглээд явах боломжтой. За мэдээж хичээлийн жил эхэлж байгаа учраас хүүхэд болгонд өөрийн гэсэн зорилго байдаг. Тэгэхээр энэ жил юу хүсэж байгаагаа бичиж болно. Энэ жил ямар амжилтанд хүрэх үү, юуны цаана гарах уу гэдгээ өөртөө амлалт өгөх энэ хэсэг байгаа. За мэдээж хүн алив зүйлийг ганцаараа хийн гэхээс илүүтэйгээр найз нөхдөдөө гэр бүлтэйгээ олон зүйлийн шийдвэрийг гаргадаг ялангуяа хүүхдүүд маань. Тэгэхээр өөртөө зориулаад энэ жил би юу хийх юм, найз нөхөдөө зориулаад би юу хийх юм, гэр бүлдээ зориулаад юу хийх юм, их дэлхийдээ зориулж би юу хийж болох вэ гэх зэрэг хүүхдэд өөртөөгөө ярилцах, өөртөө дүн шинжилгээ хийх боломжийг өгнө. За ингээд дэвтэр маань ихний хэсэг эхэлж байна. 9-р сар гэж байна те. Тэгэхээр сайн байна уу 9-р сар маань гэдэг. Мэдээж энд 9 сарын календар байна. Тэгэхээр 9 сард хэрэгтэй бүх зүйлүүдээ энэ дэр тэмдэглээд авах боломжтой. За ингээд бүтэн сарын төлөвлөгөө явж байна. За энэ 9 сард би яг юу хийх юм? Юун дээр анхаарах юм гэ те. Мэдээж 9-р сарын хичээлийн хуваар байна. Тэгэхээр энд хичээлийнхаа хуваарийг бас бичээд аваад явж болно. За ингээд 7 хоногор нь хичээлээ тэмдэглээд анхаарах зүйлүүдээ бичээд эсвэл найз нөхөдтэйгээ хийх сонирхолтой зүйлүүдээ бас тэмдэглээд явж болно. Тэгэхээр охтодын дуртай бужо хэсэг бас байгаа. Тэгэхээр та бүхэн маань өөрөө дэвтрээ хүснээрээ чимэглээд өөрийн болгоод цүнхэндээ хийгээд аваад явах боломжтой. Тэгээд 9-р сар маань сая эхэлсэн бол одоо ингээд 10-р сар руу орж ирж байна. Гэх мэтчлэнгээр 6 сарын 30 хүртэл хичээлийн шинжилгээг дуустал өөртөөгөө ажиллах, өөртөө дүн шинжилгээ хийх, за магадгүй том зорилго тавиад одоо эсэлтийн ерөнхий шалгалтын дээр би тултлаа авнаа хэмээн өөртөө амласан бол тэр бүх тэмдэглэлүүдийг энд хийж өөрийгөө шахаж хэрв одоо гаднаас багшаас найз нөхдөөс тусламж хэрэгтэй байгаа бол энд бас ямар архиц гарч байгаа зэрэг бүгдийг бичээд явах боломжтой. Тэгэхээр энэ удаагийнхаа Wiki's Library одоо влогийнхаа ном танилцуулах дугаараар ирээдүйд үнэтэй мэргэжлүүд ном болон өөрийгөө бүтээхгээд энэ дэвтэр хоёрыг танилцууллаа. Тэгэхээр та бүхэн маань ирээдүйдээ одоо зөв сонирхолтой хүссэн мэргэжлээ сонгоё гэвэл энэ номыг уншаарай. За бүтэн жил хичээлийн жилд амжилт гаргая. Өөрийн гэсэн зорилгодоо хүрч чадъя хэмээн одоо тэмүүлж байгаа бол энэ дэвтрийг хөтлөөрэй.